Хай, сайн бацгаана уу? За ингээд миний бичлэгийг үзэж байгаагүй хүн байх юм бол намайг гануу гэдгээ би бичлэг ер нь бол хийдэг. Гэхдээ зүгээр ингээд олон хүн үздэггүй л дээ. Тэгээд олон хүн үздэггүйдээ би ингээд ер нь талархалтай байдаг. Бити үзээсэй гэж ер нь бол боддог гэсэн үг. Гэтэл би энэ бичлэгийг хийхээ ер нь бол те угаасаа л ерөөсөө огт дахиж бичлэг хийхгүй байл гэж бодохгүй юм бол ер нь бол ингээд тасралтгүй хий гэж боддог төрлийн хүн. За өнөөдрийн бичлэг маань болохоор Дими Балай яриа байх болно. За миний Дими Балай яриан дээр юу яригддаг вэ гэх юм бол ингээд хинд чирэггүй бичлэг шүү гэдгийг хамгийн түрүүнд хэлдэг. Тэгээд өөртөө хэрэгтэй оюунда хөрөнгө оруулалт хийсэн бичлэг үзээрэй гэж байнга хэлдэг байгаа. Тэгээд цааш үргэлжлүүлмээр байвал за өнөөдрийн бичлэг болохоор яг ингээ 2025 онд ингээ бүтлгүүцсэн ингээ супер бүтлгүүтлүүдээ би ярих гэж бодлоо. Тэгээд сая би бас та нарт ярихын тулд ингээ нэг ноороглоод нэг хальт бичлээ. За шууд зүгээр л бичлэгээ ямар ч л хэсэ эхлүүлээ заяа. Тэгээ одоо ингээд доор болохоор ингээд би уцаа цэнгэлцэн тэгээд шил арчигчин дээр уцаа хальт тогтооцсон. Тэгээд хар өглөөгөр шууд ингээд сэрээ сууж байна. Уул нь би энэ хэсгийг бичсэн л дээ. Тэгээ би ингээд яг юу ярих гээд байгаагаа тайлбарлсан заяа. Гэтэ миний утас багтаамжинд өрөөд тэгээ би сая ер нь ихэнх бичлэгүүдэд устгаад дахин энэ бичлэгийг эхэлж байна. Би нөгөө нэг засваргүй оруулдаг болохоор шууд ямар ч юм юу ягаад тастаад эвлүүлэх боломжгүй болохоор шууд ингэж ярьдаг аа. За. Сайн бацгаана уу? Энэ бичлэгийг үзэж байгаагүй хүн байх юм бол намайг гануу гэдэг. Хай, энэ өдрийн бичлэгтээ тавтай морил. Энэ бол Дими Балай яриа байх болно. Тэгээд энэ бичлэг дээр болохоор би 2025 онд миний амьдралд тохиолдсон супер бүтлгүүтлүүд болон ер нь юм азгууч юм шиг яг юм тэдгэр зүйлсүүдийг яриа гэж бодож байгаа. Тэгээд дараа одоо хизээч юм дээр хэд хоногийн дараа ч юм Дими Балай яриа орох юм бол тэр нь болохоор 2025 оны одоо тийм ийм аз зовшонтэй тэр 10 зүйл ч юм уу тэдгэрийг бичиж гэж бодлоо. Тэгээд одоо бичиж байгаа энэ бичлэг болохоор миний яг энэ дүрсийг авч байгаа 3 дахь удаагийн орлоо. Эхний удаа дээр нь болохоор миний багтаамжд өрөөд тэгээд яг бичлэг зогссон. Тэгээд би бичлэгнүүдээсээ устгаж байгаа. Тэгээд дахиж нэг ихсэн байгаа. Би нөгөө нэг энэ бичлэгийг ерөөсөө янзалдаггүй учраас ингээд шууд эхний бичлэлтээрээ шууд дуусгаад ерөөсөө юм тасдаж янзлах шаардлагагүйгээр шууд оруулцдаг. Oh. Яа, манай түүх нэгсэн бүр. Гадаач хүүтэн байгаа даа гэж. Гэтэ гадаа гоё яана. Дараа дунах юм бол би ингээ яриагаа гэлс дуусгаад орчих болохоор. Тийм байна. Тэгээд 2 дахь удаа яасан бэ гэсэн чинь айгүй эхлээл эхнийхээ нэг 10 зүйл ярих цааш та тэгээд тэрнийхээ эхнийхийг яриад яг тайлбараа яриад явж исэн чинь зөрөг найзтайгаа ороод ирсэн. Тэгэл би бүр за бичлэгээ зогсоё даа гэдэг зогсоогоод. Тэгээд одоо ер нь энэ 3 дахь удаагийн удаа нь баггүй юу? Гайхалтай шүү дээ. Энэ ингэ. За тэгээд энэ миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс ахын бол намайг гануу гэдгээ
За хай сайн бацгаана уу? Та нарт өглөө өдөр орой минь хүргэе. Тэгээ энэ бичлэг болохоор миний 2025 оны 10 бүтлгүүтэл гэдэг нэртэй бичлэг байгаа. Би үүнийг 4 дахь удаага бичиж байна. Өчтөр би 3 удаа бичээд 3-нд ингээ бүтлгүүцсэн байхгүй юу? Тэгээд өнөөдөр ямар ч хэлсэн тал хэлсэн ч хамаагүй ижлсэн оруулъя гэж бодоод. Гэхдээ ингээд зарим зүйлсүүдийг зүгээр л дурдаад өнгөрчээ. Тэгээд хэрвээ та нарт сонирхолтой ахын бол асуугаарай. Тэгээд би энэ бичлэгийг илүү уртаар бас хийж болно заяа. За. Би яг үнэхээр нөгөө нэг би бол нороглоод нэг юм 10 юу жагсаагаад бичсэн цаас эсэхгүй тэр цаасаа хүртэл болохгүй. За нэг бүтлгүүтэл гэтээ яг бүтлгүүтэл гэхээсээ илүү зүгээр л ингээд тэ миний амьдралын сонголт шийдвэрт нөлөөлсөн томоохон хүчин зүйл байсан тэдгэр шийдвэрүүд байгаа. Тэгээ бас зүгээр л ингээд дутсан зүйлс байгаа. Альсвал үнэхээр инээдтэй бүтлгүүтлүүд байгаа шүү заяа. Яг ийм зүгээр л 25 онд болсон их санаанд орсон ихний 10 бол бичсэн. За ямар ч байсан. За ер нь бол энэ амар бүтлгүүтлийн бичлэг юм байна л да. За юу яа. Би үүнийг орой ирж байгаад бүр илүү юутай хий. Ийм өдрө 50 хийх нь штэ. Тэгэд өнөөдөр 2 бичлэг оруулъя. Хажуу талын гөвтө ороод тэгээд бичгээр дэлгүүрээр орж нэг баал харандаа аваад тэгээ 2 давхурт нь байдаг кафе ороод тэгээд бүгдөө жахан төвлөрч суугаад энэ жилээ жахан бодъё. Өглөө тэр бичлэгийг хийж чадаагүй дэ би маш их тийм стресстэйгүй. Гэхдээ зүгээр л ингээд тэр бичлэгийг хийчмээр байгаа байхгүй юу? Тэгээ энд нэг саад байна гэдэг шиг нэг тийм саад байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр тэр тусам энэ бичлэгийг өнөөдөр гараас гаргамаарай. За тэгэхээр тэр кафед хүн бага байх юм бол тэр кафед бичих гэж үзье. Тэгээ болохгүй байх юм бол би яаж иж байгаа л өнөөдөр бичнэ. Мөн өнөөдөр 2026 оны Финляндийн дэвтрээ очиж аммаар. Гэхдээ маргааш ч гэсэн авах боломжтой л да. Ягаад гэвэл ярах сонирхолтой болчихлоо. Олон нийтэд би ийм зүйлийг те ингээд сонсгомооргүй байгаа ч гэсэн амьдрал ийм л юм баха. Яа, миний хамар бүр өнөөдөр бүр амар харагдаж байна те. Окей. Хүмүүс намайг хүнд гар гэж бодож байгаа да. Тийм ээ, ууланч би хүнд ч ингэ хамарсан л да. Яана. Гэтэ бүр үнэхээр амар харагдаж байна тий. Бурхан. Энэ ихтэй яана гайгүй идэгдэг байгаа. Гайгүй идэхгүй л яана. Гол нь би энийг зүгээр гэж бодоод тоохгүй байгаа шүү дээ. Зөрөг найзтайгаа ч гэртэй. За нэ содгүй чи найз штэ. Зөрөг содгойтой хамт унтж байгаа. Би нэр нэг зүйлийг анзаарсан заяо. Би ярихтаа ингээ хүмүүсийг ерөөсөө юм төлөөний үгээр нь ярьдаггүй юм байна. Одоо жишээлбэл ингээд миний баг дуу, миний дунд дуу ч юм уу. Одоо би содко жишээлбэл зөргийн найз гэж ярьж болох байхад чинь заавалгүй би ингээ содко гэдэг үгээр нь яриад байгаа байхгүй юу? Үгээр нь гинэ нэрээр нь. Үндэ зөргийг би ингээл зөрг гэж ярихгүй манай дүү гэж яриад ах юм бол хин ч ингээд зөрг гэж хийний нөхөр юм уу найз залуу юм уу энэ хинбэ гэж асуухгүй юм байл л ч. Би өөрөө яг үндэ тэр бүх асуултынхаа тий асуух шалтгаанаа өөрөө хийгээд байгаа юм байл л ч.
амжилттай өдрөөр гарч ирэх сайхан биш үү? Энэ гэрэл мэрл яг энд зажиг бах ээ. Энэ бичлэгээ ингэж авах. Гадагт фрэм рүү шүү дээ. Гэтэ өвөл олог юм билээ шүү дээ. Намрын адаг сарын улаан ямар өдөр гэсэн шүү дээ өнөөдөр. Гадуур нь ингээд ийм нуттай ирсэн. Тэгээд яа оёо бэ. Стик. Ингээд эхний 50-д нь болохоор нэг юм соромжтой юу бэлгэлсэн. Тэгээд дараагийнх нь 100-д нь болохоор юм стик бэлгэлсэн. Оо би ураа ичлээ. Маш. Мосол орхол. Яа, гар амар тарч. Чамд хаалга байхгүй мó? Тэргөө? Хаалга? Хаалга уух юм ах юм уу? Би өглөөний цайгаа ингээд хоолны саунд бэлдээд тэгээд ажил дээр очиод одоо жаахан эрт байна гэж одоо тэгээ бэлдсэн байхгүй юу.
Тэгсэн чи би мартаад гараад ирсэн байна. Чи миний марцсан тэгэхээр сэтгэл хангалуун байна. Маш баяртай байна. Тэр өндөг яагаад гэвэл миний бол. Миний өндөг. Миний шар тоостой талах. Яа. Одоо би тэгээ өглөө юу ч идэхгүй юм уу? Би өнөөдөр 9 цагтай штэ. Өнөхтэй маань. Өглөөний мэнд. Яг тэгээ өнөөдөр бол галыг асаах байгаа. Яагаад гэвэл би өнөөдөр 9 цагтай тэгээд 9 цаг орж байгаа бас анх удаагийн хаа. Дээр чинь нэг 8 цаг орох ч байгаа гэл аюу сөрх юм болоо гэсэн чинь. Өнөөдөр 9-ийг ороо. Тэгээд өглөө яг өглөөний цагаа марцныг тооцвол сайхан эхэллээ. Очир нь өөр ямар ч зүйл болоогүй. Тэгээд ус ууж гин ядаж нэг ус уугаад тийг хичээл рүү орё доо. Эвэр тийм юу сонсож байгаа тартай юм тийм аргу тийм одоо ядруу гэх юм ээш. За тийм биш шүү. Сэтгэлээрээ баян залуу гэдэг шиг. Тэгээд би юун дээрээсээ ажил дээр уруулын бодгоо орсон байсан учраас ажил дээр бодох гээд уруулаа бодгоо орсон байгаа. За танарт юм харуулах гэдэг бол юм бичлэгч юм бастай. Яа, энэ юу гэж за ингээд 2026 оныг би өгч авахад ер нь бэлэн болсоор л байна. Өчтөр болохоор би 2025 онд ер нь бүр ингээд жилүүд дээрээ сарууд дээрээ ингээд жоохон ажилласан гэх юм уу? Би өмнө жилийн яг 11 сарын 19-ний бичлэг дээрээ бас нэг юу дараа жил ямар хөө гэсэн нэг тиймэрхүү бичлэгийн хэсэг орсон лээ л дээ. Ер нь бол би ингэж нэг тийм 11 сарын 19-нд ч юм уу ийм нэрт яг ингээд дараа жилээ бол яг бодож байсан удаа бол байхгүй. Тэгээд яг өмнө жилээс яг ингээд 23 онд 24 оны ийм төлөвлөгөө хар зураг гэдэг ийм юу гаргаад нойр гаргаад тэгээ яг тэндээсээ 24 оны яг ингээд нөгөө чухал нэг ийм одоо за яг энэ л яг зорилгын хэмжээнд юм байна гэдэг тийм 10 зорилго мөрлөгчлөө ингээд жилийн хугацаанд шүү дээ. Өнөөдөр чинь хайд хийгдсэн байгаа болохоор ер нь та нар үзэх боломжгүй. Өчтөр би яг юу яаж хийсэн бэ гэвэл нэг иймэрхүү маягаар хийж үзээ. Ингээд доош нь болохоор ингээд 30 гэм 28 байт юм уу 31 өдөр юм уу тэр өдрүүдийн шууд ингээд цувуулаад энэ нь болохоор 1 сар, энэ 2 сар, 3, 4 сар гээд ингээд бүх саруудын уул нь биччихсэн. Энэ уул нь ер нь бараг л дүүрэгчих баха. Өчтөр ер нь бичснээр бол нэг иймэрхүү байсан. Тэгээд одоо ингээд 2 сарын энэ 11-нд би яаж эхэлсэн бэ гэсэн чинь Германы би нэг сууж эхэлсэн юм уу. Тэгээд 2 сарын 25-нд яасан бэ гэсэн чинь айлхаа угаалгын өрөө орж үзсэн. Тэгээд 4 сарын 22 моёрын гээд байр түрээсэлж үзээ хэлсэн. Ингээл яг ийм бүр ийм том зургаар тэгээ ингээд нийт нь ингээд бүгдийг бичээд харах юм бол ингээд за ингээд ямар ч үр бүтээлгүй энэ өдрүүдийг энэ жилийг өнгөрөөгөөг юм байна. Би ямар ч гэсэн хичээсэн байна гэж. Тэгээ эндээсээ одоо нэг хамгийн ийм чармаалттай байсан үе, хамгийн уналттай байсан үе, хамгийн их асуудалтай байсан үе, тэр асуудлаа давж гарсан тэр үеийг тэгээд ийм хамгийн завгүй сараа, хамгийн ийм тав тухтай таймнаар өнгөрүүлсэн сараа ч юм уу. Эсвэл ингээд нэг удирлыг ингээд бүр хичээгээд ингээд өнгөрүүлчихсэн байх ч юм уу те. Тэдгээр зүйлсийг, тэдгээр дүгнэлтийг ингээд том зургаар харахын тулд тэдгээр зүйлсийг хийсэн гэх юм уу. Өчигдрийн бичлэг дээр бол би та нарт харуулсан даа нөгөө 2024 оны юг. За
Тэгээд тэрийг болохоор тэгээд ер нь харуулсан хэмжээнд дахиж харуулсан байх шаардлага байхгүй хаа. Энд би нөгөө дэвтрийг хизээ хийснээ бас бичихгүй болохоор нэг саналгүй маа. Энэ одоо 24 оны 4 сар мар гэхээр ч юм уу жил хагас махсан өмнө дэвтрэг маань шээ. За ямарс нэг тийм 24 он яг гарч байхтай холбоотой дэвтэр гэж бодож байна. За тэгээд нэмэлтээр болохоор нөгөө нэг би эхний 150 эхлээд 50 хүн нөгөө захиалвал тэр 50 хүндээ соромжтой хөршний соромж бэлгэлнэ гэж байсан баха. Дараагийнхан 100 хүнд болохоор ийм стикер бэлгэлнэ гэж байсан. Тэгээд ийм стикер нь бас хамт ирсэн байна. Та нар намайг мэдвэл гэтээ яг үндэ энийг чинь их хүн мэдээд ах шаардлага байхгүй л дээ. Би ингээд мундаг биш ярьж болохыг 2 жил ашигласан. Тэгээд миний хамгийн эхний одоо тийм төлөвлөгч дэвтэр рүү орсон яг он сар гэх юм бол 2019 оны 12 сарыг би яг ингээд төлөвлөж анх үзчихсэн. Тэр бол үнэхээр инээдтэй л байсан л та. Ягаад гэвэл би ингээд 12 дугаар ангида тэрийг анх эхэлчихсэн байхгүй. Тэгээд айгүй л их юм стикерүүд өгдөг заяа. Зүгээр хэвлээд гаргацсан. Өнгөтөр. Тэгээд тэрний дараа болохоор би 20 оных болохоор манай төрлийн ах очрох надад очрох Васкагч хоёр нэг бужиг хөтлөхгүй дэвтэр авсан. Гэтэ бид хоёр ерөөсөө хөтлөхгүй байгаа шив шинээр байгаа чи ингээ хэрэгжилж болно шүү гэд. Тэгээд надад бэлгэлжсэн. Тэгээд тэрнгээр би 20 оныхон төлөвлөгч дэвтрийг хийгээд тэгээд 21 онд мундаг биш байж болохыг аваад 22 оных нь бас мундаг биш байж болох байхаа. Тэгээ 23 оных нь ямар хэлээ. За тэгээд 24 оных нь болохоор нөгөө нэг Мюнхенээс авсан улаан дэвтэр. Үгүй тий 24 оных нь нөгөө нэг юу юм бэ? Хар дэвтэр юм байна Мюнхенээс авсан нь. Тэгээд 23 оныг санах байгаад байсан чинь мөрөнгөөр би урдаас захиалуулж исэн юм байна. Яг улаан дэвтэр мөрөн нөгөө нэг каргогоор захиалж өгч исэн санагдаж байна. Тийм байна. Тэр улаан нэрэн айгуу дайггүй цэвэрхэн байсан шүү. Тэгээд энэ жилийнх болохоор 25 оных нь ямар аа вэ гэхээр шууд нөгөө нэг тэр юу ч юм. Тэгээд 26 оных нь гоё юм байна гэх юм уу. Тэгээд би та нарт бас тэмдэглэлийн дэвтрүүдийн нүрийг бас ашиглаж исэн тэр хэсгүүдээ бас оруулчих. Сонирхолтой ирж магадгүй гэж бодоод. Окей. Өглөө нэмэнд. За одоо тэгэхээр энэ ялхаа ууч хэрэггүй гэж бодож байна. За ямартай. Окей. Миний төвшөж байгаа нь харагдаж байна уу? Энэ болохоор ерөөсөө хичээлтэй ажилтай холбоогүйгээр миний хувийн амьдралтай холбоотойгоор нэг тийм зүйл байгаа.
Чи миний бичлэгэнд ормоор байна уу? Би бармаг биш үстэй. Насан ирсэн байгаа. Тэгээд насан зориг бит 3 ийхүү амьдрах нэ. Хүмүүс ингээд зориг ингээд амар их асуудаг заяа. Зориг гэж юм бэ гэдэг. Одоо насан гэж юм бэ гэж асуух бах. Насан гэж юм бэ? Өөрийгөө танилцуул та жинийг. Царайгаа оруулахгүй ч гэсэн. Би юу? Аа. Танилцуулбаг байна. Юу балаараад байгаа юм бэ? Хүүе. Оо, Яриач. ярмаар байна. Насан гэж миний үеэл дүү байгаа.